Засгийн газраас 2022-ын 10 сарын 26-нд Эрдэнэс тавталгаа кампани дээр онцгой дэглэм тогтоосон. Энэний дагуу бүрэн эрхтөлөөр тавилагдсан. За 6 сарын хугацаанд бид 13 сая тонноос 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая ам.долларыг 13 сая тонн үрсийг бол бид борлуулсан байгаа. Үүнийхээ хүрээнд бид 800 яг бэлнээрээ бол энэ дээр хоёр янзаар таваад байгаа. Яг нөгөө 10 сарын 26-наас яг өнөөдөр хүртэл бид 800 орчим сая ам.долларыг яг бэлээ оруулж ирсэн. Нийтдээ бас нөгөө урьдчилж байгаа орлого буюу нөгөө урьдчилаад мөнгөний авчаад дараа нь нүүрсийн төлбөрөөрийг энэ дээр бол 270 орчим сая ам.долларын бол өрийг барагдуулсан. Нөгөө төмөр замтай холбоотой офтек гэрээн дээр бол 200 гаруй сая ам.долларын үр төлбөрийг гүйцэтгэсэн. Тэгэхээр өөрөөр 800 орчим сая ам.долларын Монгол улсад бид нэр оруулж ирнэ гэдэг нь энэ хэмжээгээр Монгол улсын валютаа орох орсол нэмэгцээ гэдэг дүгнэж байгаа. За үүнээс зөвхөн энэ 23 оны 1-р хуулиараа бид 440 гаруй сая ам.долларыг бол оруулж ирсэн. Үүн дээр бид эхний 1-р хуулиар 7.5 сая ам.долларын нүүрс борлуулаад 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Энэ үнэлгээ нь 795 сая ам.долларын үнэлгээтэй. Энийг бол нүүрсийг бол борлуулж экспорт хийсэн байна. Ер нь Эрдэнэс тавталгаа компани яг хэвийн үйл ажиллагаа бүрэн хүчин чадлаараа ажиллаад явхад нэг сард бол 2-оос 2.5 сая тонн нүүрс борлуулаад бүрэн болцоотой маа гэдгээс өнгөрсөн 6 сарын хугацаанд бид харууллаа л да. Энэ цаашид яг энэ үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Яг энийгээ зорино. Бид эхний 1-р хуулиар 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Яг энэ ирчээрээ явах бид энэ оны эцгээр 30 орчим сая тонн нүүрс борлуулах юм бол зорилт тавьж байгаа. Нөгөө талдаа Эрдэнэс тавталгаа компани 13 жилийн түүхтэй нүүрсийг бол ер нь сайн чанарын нүүрс бол их хвчлэн борлуулж ирсэн. Энэ бол өөрөөр сорчлох гэсэн. Нөгөө талдаа яг энэ уурхай нөхцөл байдлын хувьд бол жоох эрчим хүчний нүүрс, сул коксч нүүрсүүд нь бол нөөцөх байна. За энийг бол овоолго байдлаар үүсгэж явах юм. Тэгэхээр бид ер нь Эрдэнэс тавталгаа компаниас олборлож байгаа бүх бүтээгдэхүүнээр нь зардаг болъё, сорчлох уу гэдэг ийм зорилт тавьж байгаа.